Өнөөдрийн хичээл бол бизнесийн арга хэмжээнд танилын хүрээгээ тэлэх буюу networking хийх талаар байх болно. Networking is crucial for career growth. Networking хийх нь карьерийн өсөлтөд маш чухал юм. Өөрийгөө танилцуулахдаа товч бөгөөд ойлгомжтой байх нь чухал. Your name. I work as. Your profession. Your company. Specializing in. Your specialty. Сайн байна уу? Намайг таны нэр гэдэг. Би таны компанид таны мэргэжилээр ажилдаг бөгөөд таны онцлог чадвараар мэргэсэн гэж хэлж болно. Яриа өдөртөө тухайн арга хэмжээ эсвэл илтгэгчийн талаар асууж эхлэх нь энгийн арга юм. What brought you to this event today? Таныг өнөөдөр энэ арга хэмжээнд юу авчирсан бэ? Эсвэл I enjoyed the last speaker's presentation on topic. Би өмнөх илтгэгчийн сэдэв энэ талаар хэлтгэл дуртай байсан гэж хэлж болно. Яриаг үргэлжлүүлэхийн тулд нээлттэй асуултууд асуух нь чухал. What are the biggest challenges you're facing in your industry right now? Та одоогоор өөрийн салбартаа тулгарч буй хамгийн том бэрхшээлүүд юу байна гэж бодож байна вэ? Ярианы үеэр идэвхтэй сонсож ойлгох нь маш чухал юм. That's an interesting point. Could you elaborate on that? Энэ сонирхолтой санаа байна. Та үүнийг илүү дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу гэж асууж болно. Ярианы төгсгөлт холбоо барих мэдээлэл солилцох нь чухал. It was a pleasure meeting you. May I have your business card? Танитай танилцсан таатай байлаа. Би таны визит картыг авч болох уу? Эсвэл Let's connect on LinkedIn. LinkedIn дээр холбогдсгоё гэж хэлж болно. Networking хийсний дараа холбоо барих нь маш чухал юм. It was great chatting with you at. Event name. Yesterday. I'd love to continue our discussion about topic. Өчигдөр арга хэмжээний нэр дээр танитай ярилцсан сайхан байлаа. Бид сэдвийн талаарх яриагаа үргэлжлүүлэхэд таатай байх болно гэж имэйл бичиж болно. Networking бол зүгээр нэг танилцах биш, харин жинхэнэ харилцаа холбоог бий болгох тухай гэдгийг санаарай. Networking is about building genuine relationships. Баяртай.